тухай ойлголт бол маш өргөн ойлголт л доо. Өнөөдрийн хувьд бол бид нэр ундны усны тухай жоохон хөндөж ярих гэж бодож байгаа. Ундны ус усандаа яг Монгол улсын ундны усны стандартын тухай. Өшөө ундны усанд орсон байдаг, стандартад орсон байдаг эрдсүүдийн хэмжээний тухай бид нар ярих хэрэгтэй юм. Тэгэхээр сая хөтлөгч маань хэллээ л дээ. Цэвэршүүлсэн ус байж болж байна. За бас сайжруулсан ус байж болж байна. Эсвэл ундны ус маш муу байна гэдэг асуудал ингээ яригадаад байна л да. За гэтэл сүүлийн үед бол Монгол улсад ундны усны асуудал бүр аимшигтай түвшинд хүрсэн үү гэвэл тийм биш. Гэхдээ л хүний эрүүл байх үндсэн гол зүйлс хүчин зүйлсийн нэг бол зайлшгүй ус байдаг. Яага ус гэж байгаа юм гэхээр зэрэг хүн ерөөсөө ихийн хөвлөд байхаас ахгуулаад ус орчин шүү дээ. Тэгэхээр бид бүгдийн бие махбод бол ерөөсөө эрүүл байх үндэс бол биеийн 70% нь ус байдаг учраас ерөөсөө эрүүл байх номер 1 үндэс бол ус байдаг. Тэгэхээр ямар ус уух хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэх юм бол бүр нарийнаар нь ингээ ойлгохоор энэ нэг бол шинжлэх ухаанжуулаад их хүнд шинжлэх ухааны хэллэгээр ард түмэнд хэлмээргүй байгаа юм л да. За би юу гэж ярьдгүү гэхээр зэрэг ард түмэнд юу гэж хэлдэг гэхээр хүн ихийн хөвлөд ерөөсөө ийм 2 бэлгээс бүрдээд олон эст хүн болтлоо ихийн хөвлөд 9 сар усан орчинд очдөг. Тэр ус ямар шин чанартай ус байх хэвтэй. Тэр чинь зүгээр нэг нэрмэл ус биш. Зүгээр нэг голын ус биш. Тэр тодорхой хэмжээний амьд организм бүрэлдэн тогтох боломжтой ус байгаа, найрлагатай. Амьд хүн бий болж тэр дотор. Тэгэхээр тэнд юу байх хэвтэй байх нь вэ? Эрдэс баялаг байх хэвтэй байна. Хүчил дөрөвч байх хэвтэй байх нь. Амьд организм цаашаа өхөхгүйгээр үржих өсөх боломжтой. Тийм нөхцөлтэй эрүүл, шүлтлэг, эрдэстэй амьд ус байх. Тэгэхээр бид нар ихийн хөвлөд тийм усанд бүрэлдээд 9 сар болоо хүн болоод төрсөн юм чинь бидний уух ёстой ус ямар ус байх нь? Яг саяны тэр амьд, эрдэстэй, шүлтлэг тийм шин тэжээлтэй ус байх ёстой. Усод ус гэж ууж болохгүй. Миний хүүхдүүд одоо хуучин цагт бол цаг цагаан цагаан бодоо хямдхан байхад карантинаас ус гоож уулгаад их сайхан хүүтэн ус гардаг байлаа л да. Тэгсэн мөртлөө бид нар өөрсдөө анзаардгүй мөртлөө шууд онгоолгоод уухаар эхлээ шар ногоо юм гоожж байгаа дараас нь цэвэрч гарч ирдэг. Энэ биш байна, тийм үү? Биш. Тэгэхээр бид нар ерөөсөө л энгийн ойлголт би бүр боддог. Одоо энэ ийм сайхан залуучууд Монголын ирээдүй зэрэгтэл болоо сууж байгаад их баяртай байна би багш хүний хувьд. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр хүүхдүүд маань сайхан боловсралтай тоо боддог, толгойгоо сэргээдэг, бүжгэлдэг, сакс тоглодог байж болно. За тэр бомтон байж болно. Ганцхан эрүүл байх л бидний гол хөрөнгө. Гол хөрөнгө. Тэгвэл бид нар яах ёстой юм? Одоо сүүлийн үед зарагдаад байгаа газтай ундаа уух ёстой юм уу? Энэ тухай бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яах ёстой юм гэхээр бүх эрэгтэн системийн маань 70-аас 90% ус үйчдэг. Зөвхөн цус гэдэг шингэн биег ингээд битүү тасралтгүй эргэж байгаа улаан шингэн бол цус гэдэг үгийг та нар ингээд цус гэд хэдэн үсгнээс бүрж яах нүгтэй те? 3 үсгнээс бүрж яах шээ. Урдлын цай үсгийг авахаар ямар үг болж байна? Ус гэж байна шээ. Тэгэхээр бидний энэ биеийг эргэн тойрон эргэж байгаа цусны маань 90% нь юу ах нь? Ус байх нь. Тэгэхээр тэр ус маань яах вэ гэхээр зэрэг ерөөсөө ихийн хөвлөд байж байгаа тэр усны шин чанартай төстэй эрдэстэй амин дэмтэй шүлтлэг амьд ус байх нь. Тэгэхээр бидний ундны ус бол тийм л ус байх нь гэж байна. Манай Монгол улсын ундны усны стандарт. МНС 900 2005 гэсэн стандарт байна. Шугамын усан дах цайрын агуулмжийг тодорхойлохоо зэрэгцээ Монгол улсын ундны усны стандартыг жишиж гаргасан үзүүлэлт байгаа. Бид нар ямар хэмжээний ус уух вэ гэхээр зэрэг одоо хажуу талд нь химийн элементүүд гарцсан байна. Одоо энэ харагдаж байна тийм ээ? Химийн элементүүд. Наад элементүүд чинь хажуу талд нь одоо тод хараар бичсэн тоонууд байна. Тэгэхээр элементүүд ийм хэмжээгээр бидний ундны усанд байх ёстой гэдэг ингээд заагаад өгсөн байгаа. Стандарт. За хажуу талд нь бид нар одоо геокологийн хүрээлэнгийн доктор эмгтэй докторын судалгаагаар гаргасан сувгийн ус одоо яг бидний ууж байгаа сувгийн усыг энэ хажуу талд нь шинжилээд гаргацсан байна. Менделевийн үйлдэх системээр бараг шахуу. Биш үү? Тэгэхээр энэ нэштэй хараад одоо тий хараарай бидний ууж байгаа энэ хоёр дахь игнэнд нь бидний ууж байгаа ундны усанд байгаа элементүүдийн хэмжээ. За тэгээ жишээд явж байгаа ганцхан жишээ авъя.
Хамгийн доор ямар элемент вэ? Зиг Зиг цайр байна. Цайрт минерал. Хүүхдүүд энэ элементийг мэдж байна уу? Энэ элемент. Цайр. Цайр элемент үү? Тэгээ цайрын ард талд хэд гэсэн тоо байна? 0 500 фиг биш үү? Хэд байна? 5 байна тий? 5 байна. 5 0 байна. За манай одоо сувгийн усанд нөгөөдөг чи хэдтэй байна? 1334 байна. Ааха. Тэгэхээр тэг 1334 5 2-ын аль нь их вэ? Мэдээж 5. 5 ихэд. Тэгэхээр бидний ундны усны дотор ганцхан жишээ шүү. Ундны усанд цайр гэдэг элемент 1 литрт 5 мг байх ёстой гэдээ ундны усанд заасан байна. Көтер. Та ийм сонсч байсан уу? Гүй. Одоо анх удаа танаас бүр гайхаа сонсоод бүр бишрээ шүтээд Тэгжээтэл бидний ууж байгаа сувгийн усанд тэг 1334 буюу 1000-ны наривчлалд орсон байгаа юм. За. Байхгүй тааш ижлэх шүү. Өө зүйтэй баг байхгүй дэж. өнөөдөр энэ усыг одоо бид хэрэглэснээрээ Монгол хүний одоо хэдэн хувь нь яг тогтмол хэрэглүүл эрүүл одоо байх тийм боломж бүрдэх юм бэ гэдэг талаас одоо илүү нэг тийм шинжлэх ухааны үйлдэлтэй талаас нь. Тий. Энийг би болохоор гол одоо ойлгоосгээд байгаа юм нь бид нэр зүгээр нэг уус цэвэршүүлэгч өөр одоо тийм юм рекламж байгаа юм биш. Энэ бол ерөөсөө Монгол улсын ундны усны стандартад тохирохуйц хэмжээгээр усыг эрдэсжүүлээд цайрын ионоор баяжуулаад ундны усандаа яг тохирохуйцаар 7.5-тай шүлтлэг ус гаргаж өгч байгаа. Энэ үгийг л тогтоогоод авчих хэрэгтэй. Хүчил төрөгчгүй. Хүчлэг орчинд өвчин үүсдэг. Өвчин үүсгэгч үрждэг. Тэгэхээр бид нарт яаж нэгэр зэрэг манай энэ эрдэсжүүлэгч бас усыг хүчил төрөгчөөр баяжуулж өгдөг. Тэгэхээр хүчлэг олчлоо гэдэг орчныг ба штэ энгийнээр ойлгоё. Энгийнээр ойлгох юм бол би анхан шатны буюу хүндөвтөр шатны хордлогонд ороод байна гэсэн үг. Хүмүүс хордлогонд орлоо гэхээр ганцхан архин шаардлагатыг хордлого гэдэг байхгүй юу? Үгүй хүнд хоол идсэн байхад хүртэл хүний бие маш их хэмжээгээр хорцсон байдаг. Өглөө нь дотор муугарах хүмүүс ходоодонд хоол тэр чигээрээ хончжээ гэж босч ирдэг. Дотор муугаарлаа гэж босч ирдэг. Тэгэнгүүтэл эмэгтэйчүүд бол ялангуяа толгой хөвдөж яах гингүүтэл толгойн юм уучдаг. Гэтэл би яасан байх нь маш их хүчлэг болцсон байх нь. Тэгэхээр хүчлэг болцсон орчныг ахаад химийн элемент буюу им уучахаар ахаад улам ямар болох юм? Улам хүчлэг болно. Улам хүчлэг болно. Тэрний оронд шүлтлэг ус уугаад авах юм бол биеийн хүчлэг орчин саармагжаад хордлого гадагшлаад яг нь би эрүүлжиж эхэлдэг. Тэгэхээр миний бүр би маш их ингээд миний эргэн тойронд байна. Тийм манай гэр чих хавдар судлалын эмнэлэгтээ ойрхон тохиолдол ингээд ороход бүхэл эмнэлэгт ингээд ойчор байна. Улсын хувийнх ингээд би тэрэнд маш их харамсдаг. Миний эргэн тойронд бас өвчтөй хүмүүс байна. Би ганцхан тэднэрт юу гэж хэлэхүүхээр зэрэг яг ундны усны стандартад тохирсон элементүүдтэй эрдэсжүүлсэн шүлтлэг ундны усаа л уу гэж хэлнэ. За тэгэхээр цусны хэдэн хувийг ус эзэлдэг гэлээ өгдөө дээ? 90%. Монгол үг их гайхалтай штэ. Цус гэдэг үгний урдлын цэ үсгийг авчгаар юу гэдэг үг болж байна? Ус. Тэгэхээр бид нар шүлтлэг эхийн хөвлөд байх хэмжээний эхийн хөвлийн ус шиг шин чанартай усыг ууж байвал бид нар эрүүл байх нь. А тэрний оронд нөгөө кофе, кола, спрайт, арих, пив ингээд уугаад байх юм бол бидний судсаар юу гөх нөө? Нөгөө өвчин үүсгэх хүчлэг орчин чинь бий болоод гүйгээд байдаг байхгүй юу? Уушигны 83% нь ус. Одоо тамиг татж जैन. Энгийн гадаа манай Улаанбаатар хотын агаарын бохирдолт ямар байгаа вүлээ. Тэгэхэд бид нар бааштай уушиг өвчлөө, уушигны хорт хавдар боллоо гэдэл эмнэлэг твтээд байгаа. Гэтэл уушигны маань 83% нь ус шүү гэж ойлгодог лөө. Тэгэхээр эрүүл байх суурнууд нөгөө уушиг чи өвчлөөд хатаад бохирдоод өвчлөөд нь штэ. Тэгэхээр хатсан цэцгийг хүртэл тасалгааны цэцгийг 2-3 хоног орхичоод явахад хатцсан байж идэг. Усын нөгчгөөр сэрэгчдэг. Тэгэхээр бид нар эрэгтэй системүүд одоо тарих толгой ясны хүрт 31% нь ус эзэлж яадаг. Тэгэхээр бид бүгд үндсэндээ эрэгтэй системээ хатаагаад хүчлэг болгоод өвчин үүсэх нөхцөлийг нь яг нь өөрсдөө бүрдүүлээд өгчдгөө.
Хүний тархины хэдэн хувийг ус эзэлдэг гэж байна? Энд дээр байна уу? 75%. Дээр үед одоо хөгшчүүл толгой өвдлөө гэхээр юу гэдэг вэ лээ? Андлагын дэмдрол. Үгүй. Дээр үед бол сайхан цайгаа чанаад хөгшүүл тэгдэг байсан биз дээ. Сайхан цайгаа чанаад уучи гэдэг байсан. Одоо бол яадаг вэ? Толгой өвдөнгүүтээ али чапи али байглаа андлагын байнууд дэмдрол байна уу? Яг өгшнө өглөө шүү гээд. Тэгтэл нөгөө тарих маань яадаг бах нь? Усны дутагдалд ороод ирэнгүүтээ хүний гол компьютер чи юу юм бэ? Тарих. Та нар хамгийн түрүү хүүхдээ өвдгөр хаана гар тавьдаг вэ? Толгой дээр л гар тавьдаг. Тэгэхээр бид бүхэн усны дутагдалд ороход хамгийн түрүү толгой эргэж толгой өвдөж биендээ мэдрэгдчихдэг. Мэдээлж яадаг. Хүн 30 минутанд 1 стакан усыг энэ үйл явцдаа зарцуулждаг. Ядрангуудаа бие усаа зогсуулж, ус дулаанаа зогсуулахын тулд хөлс гэдэг юмар ахиад шингэнэ гадагшлуулчихдаг. Одоо энэ амьсгалаар яриагаар яаж усаа алддаггүй гэдэг жишээг бол бид мэднэ штэ. Гадаа нөгөө даарангуудаа ороолтоо ингээд өвөл ороочхоор ороолт яатсан байдаг лээ. Сандцсан байдаг. Дээшээ ингээд бас сормос сандцсан байдаг. Тэр чинь амьсгалаараа асар хэмжээний усыг бид нар алдчихдаг. Тэгэхэд хараа тэр булчингийн 79% нь ус. Өнөөдөр бид нар булчин заавал гимнастик хийснээрээ усаа алддагюм биш. Одоо ингэж зогсоход булчин бит хийдэг яг энэ дөрвөн мөчний чи ингэж байлгахын тулд энэ гарыг энд байлгахын тулд энэ тохиолдолд бүгдөө булчин ажиллаж байгаа. Бид нарыг яриулахын тулд энэ бас нүүрний булчин ажиллаж байгаа. Тэгэхээр булчин бол бас асар хэмжээний усаа алдаж идэг. Тэнгүүд бид нар булчин өвдөнгүүт булчин өвдөд байна, шүрмэс татаад байна гэж түргэн дуудангуудаа булчин суллуулах тариа яадаг үлээ. Хийлгэж. Гэтэл нөгөө хатаачдаг. Тий ахаал хатаачдаг. Тэгэхээр зэрэг булчингийн хэдэн хувийг ус эзэлдэг байх нь? 79% ус эзэлдэг байх. Номер 1-т манайхаа одоо 3 сая гаруй хүн амтай гэж бодъё л доо. Тэгэхэд дэлхийд илгэний хавдраараа нэгт орж байна. Номер 1. Илгэний хэдэн хувийг ус эзэлдэг гэж байна? 79%. Тэгэхэд манайх одоо илгэний имээ уучаад имээ уцаа араас нь одоо мөч шингийн юм ухуулаагүй гэж суугаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө илгийч улам хүчлэлэг болоо химийн бодсон түлээд л байгаа гэдэг. Ийм. За тэгэнгүүт бөөрийн дутагдалд ороод дэлхийд 2 дугаарт ороо явчихна. Бөөрийн дутагдалд орсон хүнд ямар эмчилгээ хийдэг лээ? Маш сайн. Диализийн аппаратанд ороод цусын шүүдэг. Яагаад гаргаад ирдэг юм шүү. Бөөр бол өшөө шүүр шанах шиг хэрэгтэй. Нөгөө цусын чинь шүүгээд хэрэгтэйг нь бийд өгөөд хэрэггүйг нь шээс болгоод ялгаруулдаг байхгүй юу. Тэгтэл нөгөө бидний хүчлэлэг цусыг шүүгээд ахаар бөөр яадаг байх нь? Түлэгдээд ажиллах чадваргүй болчоор бөөр ажиллах чадваргүй болчоор диализийн аппарат гэдэг юмд хийж усын цэвэршүүлж, цусын цэвэршүүлж бийд өгдөг байх нь шүү дээ. Тэгэхээр бөөр тийм чухал хэрэгтэй.